За залингийн гэмтэрэг үлдээд идэг маань нэг үйлчлүүлэгч ярьж байгаа байхгүй. Хүмүүс өөрснөө мөнгө өгөөд идэг юм аа өмгөөлөгчөө. Тийм болохоор би ингээд заллий хийчих юм аа гэж байгаа байхгүй. Тэгээ яасан гэхээр ингээ хүмүүстэй анх танилцаад айгүй ингээд том бизнес ярангууд орохно итгэжтийн тэгэнгүүтний ихтгэл дээр нь дөрүүлээд эхний ээлж нэг сая төгрөг аваа тэрийг тэр дорн сая 100 болгож өгөөд 2 сая төгрөг аваа тэрийг тэр дорн 2 сая 200 болгож өгөөд 5 саяг аваад тэр дорн 5 сая 500 болгож өгөөд гэх мэтчлэн ингээд жоохон ингээл нэмээд өгөөд идэг гинэ. Тэгэл надад бол нэг эргэлтийн 10 сая төгрөгт байхад болно. Тэгэл хүмүүс бол бүх хөрөнгөө тавьчаад идэм а гэж байгаа байхгүй. Тэгээд гих мэтчлээ одоо мөнгийг ингэж баг ахиулж өгж байгаад нэг мөсөнд 400 сая 500 сая 100 сая те ингээд тонгорчдөг байгаа юм. Тэгэхээр ерөөсөө л заллах гэмтэргийн хохирогч болохдоо өөрснийхөө шунлаас мөнгө бас амар хэлбэр олох гэснээсээ болт юм байх шүү хүмүүсээ.